Эрчим хүчний салбарын ажилчид өчигдрөөс эхлэн цалингаа нэмэгдүүлэх ажлын байрны нөхцөлийг сайжруулах шаардлагыг засгийн газарт хүргүүлээд байна. Тэд цалин 30%-аар нэмэгдүүлэхгүй бол ажил хайл зарлана гэдгээ мэдгдсэн байна. Гэвч эрчим хүчний сайд найдлаа цалин нэмэх нь бүхэл одоогийн цалинг ч олгоход хүндрэлтэй болсон гэх тайлбар өглөө. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор эрчим хүчний тарифыг нэмэх асуудал ч хөндөгдөхөд хүрээд байна. Өнөөдөр бид нарын бод цалин сая 800-аас 2 сая 500-ийн хооронд л байна. Удаан жилтэй хүн ийм ажил авж байна. Манай салбарт одоо яг тулсан өр шир болвол нэг бас нээлттэй хэлэх хэрэгтэй баг. 700 орчим тэрбум. Яг тулсан нь одоо 571-аар 3 тэрбум яаралтай хэрэгтэй. Энэ бол энэ цалингаа тавьж чадахгүй нөхцөлд орох гэж байгаа. Тэрийг нөхөх мөнгө. Гэхдээ энэ бол нэг удаагийн шийдэл. Эрчим хүчний салбарын ажилчдын цалин 30% нэмэгдүүлэх талаар бид бол гол шаардлага тавиад ажиллаж байгаа. Цалин нэмэх тухай амлах боломжгүй. Яагаад гэвэл цалин нэмэх байтугай цалингаа тавьж чадах хэсэг тухай засвар үйлчлэгээ хийж чадах хэсэг тухай бид нар асуудал одоохондоо тэр нөхцөл байна. Цалин нэмэхгүй асуудал бол бид нар чадахгүй гэж ярихаас илүүтэйгээр энэ засгийн газрын зохицуултыг хийх ёстой. Тэгэхээр энэ дээр юу хийх ёстой вэ гэхээр үн тарифын бодлогыг шинжлэх ёстой байна. Илүү зохистой болох хэрэгтэй байна. Түрүүний хэлдэг өртөг зардлыг бууруулах хэрэгтэй байгаа юм. За дархны дулаан цахилгаан станцын хувьд ажилчдынхаа цалинг банкнаас зээл авч өгдөг байдалд ороод удаж байгаа юм байна. Иймээс ч эрчим хүчний салбарын шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй бол энэ салбар бүхэлдээ доголдолд орж тог тасрна гэдгийг онцлоод байна. Харин өрн 700 тэрбумд авч чад байгаа энэ салбарыг хөл дээр нь босхийг гэвэл эрчим хүчний үнийг чөлөөлж татаасаар бус ашигтай ажиллах зарчим шилжүүлэхгүйгээр асуудал шийдэгдэхгүй гэлээ. За эрчим хүчний салбар нь хөдөлмөрийн хүн хоортой нөхцөлд хамаардаг. Гэтэл цалингийн төвшин хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд учирч болох эрсдлийг даатгах хэмжээнд хүрэхгүй байгаагаас чадварлаг болсон хүчнүүд нь дайжиж эсрэгээр залуу хойч үеийн хангалттай хэмжээнд бэлтгэж чадахгүй байна. Өнөөдөр эрчим хүчний салбарт одоо залуу ажилчид маань одоо бүгдээр ажиллахаа болсон. Эрчим хүчний салбар гэдэг бол өөрөө тогтвортой ажилчид нь тийм бэжэж өнөөдөр Монгол улсын хөгжин дэвших дараагийн үе шат тийм зүйл болов гэж би боддог. Тэгэхээр залуу юм 1-2 жил ажиллаад гардаг. Тэгээ дараагийн залгамж шаллаа тэр тоног тэр том систем схемүүдийг явуулахад айгүй төвөгтэй. Тэгээ тийм учраас ажиллаа ингэж хаяад одоо ингэж дараа нь хөл бүтэн одоо эрчим хүчний салбар тийм гол юмд толгомж байгаа юм ажилчдны ингэ тийм нийгмийн баталгаа гэдэг зүйл байхгүй болчиход өнөөдөр ингэж ихсэж байгаамаа. За засгийн газраас 2028 он гэхэд эрчим хүчийг дотооддоо бүрэн хангаа зогсохгүй хөрш орнууд руугаа экспортлно гэсэн том амлалтыг өгсөн. За гэтэл бодит байдал дээр ирэх намар гэхэд улсаараа тог цахилгаангүй болох нөхцөл үүсгэхэд хүрээд байгааг салбарынхан санууллаа. Ямар ч тач эхний ээлжинд 500 гаруй тэрбумын санхүүж шийдээд өгвөл амьсгаа авахтайгаа болж цаашид гарцаа ярилсан гэсэн мэдээлэлтэй байна. За өнөөдөр үдээс хойш Монгол улсын ерөнхий сайд болон эрчим хүчний сайдууд дулааны 4-р цахилгаан станц дээр ажиллахаар болжээ.